За өнөөдөр бүгдээрээ 2023 оны элсэлт ерөнхий шалгалтын 2-р хэсгийн даалгаврыг ажиллая. За 2-1 дээр гол төлөв дандаа механик болон кинематикийн дасгалууд ирдэг. За тэгвэл дараах даалгаварт бол налуу автахын бодлого ирсэн байна. За үнийг бод. За налуу автхаа дээр альба тэнцүү 30 градус өнцөг үүсгэж эхэлсэн эргэвчтэйгээр тогтсон утасны үзүүрүүд 3 кг ба 2 кг мастай ачааг эхлэвэ гэсэн. За энэ дээр жаа зорой. За энэ хоёр бие масс маань M1 масстай бие 3 кг, M2 масстай бие маань 2 кг масстай ч. За зурган дээр бол энийг M1, нэг M2-оор тэмдэглэсэн байна. За өрөлтийн коэффициент бол T-1.6 язгуур дор 3 гэдэг тоог 1.7-оор бодорой гэж тооцсон байна. G маань үргэлж доош чиглэх бөгөөд хүндийн хүчний хортгол тооцоонд 10-аар. За ямар зүйлсийг олох юм бэ гэхээр налуу хавтгаагаас M2 масстай бид үйлчлэх реакцийн хүч хийдвэ. Ачаануудын хорддгал хийдвэ. За хөдөлгөөн эхэлснээс хойш 2 секунд хугацааны дараах ачаануудын хорд ямар болох вэ гэж. За энэхүү бодлогыг бодохдоо хүүхдүүд хүчнүүдийг зурх шаардлагатай. Аль биед ямар хүч хаашаага үйлчилсэн бэ гэдгийг бид нэр зурж иж тогтоогоод за тэгээд мөн X, Y тэнглэгийн дагуу чиглэл аваад боддог. За бүгдээрээ M2 масстай бид үйлчлэх хүчнүүдийг зуръя. За хүчийг зурхдаа биеийн төв цэгээс ихч доош татсан хүндийн хүчийг нэгт зурах шаардлагатай. За M2 масстай бид үйлчлэх хүндийн хүч маань M2G. За тэгвэл M1 масстай бид үйлчлэх хүндийн хүч бол M1G болж өгч. За энэ хоёр биеийг утас одоо энэхүү биеийг утас унахын тулд дээш татчих. Т утасны татах хүч дээш чиглэж. Энэ маст энэ биеийг энэ Т утасны татах хүч татж байгаа учраас энэ биеийн доош гулсах байна. За мөн 2-р биед маань налуугийн зүгээс тулах хүч буюу реакц хүч үйлчилж байгаа. Энэ 2 реакц хүч үйлчилж. За бие маань хаашаа хөдлөх юм бэ гэхээр ерөөсөө 1-р биеийн дагуу энэ илүү их масстай бие байна. Тэгвэл энэ дагуу хөдөлж явж байна гэсэн. Тэгвэл бүгдээрээ энд чиглэл сонгоцгоо. За хурдтгал маань дээш чиглэж байгаа учраас бүгдээрээ 2-р биеийн хувьд хурдтгалын дагуу байгаа чиглэлд байгаа хүчнүүдийг нэмэх тэмдэгтэйгээр за энэхүү хурдтгалын эсрэг чиглэж байгаа хүчнүүдийг хасах тэмдэгтэйгээр тооцъё гэж хэлсэн. За мөн сод тэнглэгийн дагуу энэ хоёр гэдэг реакц хүч үйлчилж байгаа. Тэгвэл энд хурдтгал хаана байх юм бэ гэхээр мөн M1 масстай бие энэ ачааг татаад иш доош унж байгаа учраас А хурдтгал маань ихц доошоо чиглэж байгаа. За эхлээ хүчнүүдээ зурч. За одоо юу хийх вэ гэхээр ер нь N2 буюу 2-р биед үйлчлэх реакцийн хүчний хэмжээ хэд юм бэ гэдгийг бол. За бид нар хэрвээ налуу хавтгаа дээр байгаа биед бос зүгээр ингээд тэгшин газар байгаа биед үйлчлэх реакцийн хүчийг олохдоо за энийг MG гэдэг хүндийг хүч үйлчилж байгаа бол энэ бие 50 байна гэж үзэх юм бол
ихцдээ чиглэсэн энэ реакцийн хүч маань ерөөсөө EMG-ийг тэнцдэг. Гэвч одоо манай бодлогын нөхцөлөсөөр бол тухайн бие яг налуу хавтгай дээр байгаа учраас ийм тэгшгэн гадаргуугаас өөр бичигднэ гэсэн. За тэгвэл ажиглах юм бол энэ хоёр гэдэг вектор байна. За тэгвэл энэ вектор дээр энэ хүү векторыг нэмж өгнө. Тэгвэл доош чиглэсэн M2G гэсэн хүч байна. Хоёр вектор хүч. Тэгвэл энэ хоёрын нийлбэр маань вектор маань энэ улаанаар тэмдэглэсэн. Энэ олж байна. За тэгэхээр бидний үүсгэж байгаа өнцөг маань энд альфа өнцөг үүсгэж байгаа учраас энэ хүү энэ хоёр векторыг энэ төлөвлөлөө зурх юм бол энэ дижлэгэн альфа өнцөг үүсгэнэ л гэсэн үг. Тэгвэл нийлбэр хүч маань энд чиглэж хэвчээ. За ингээд ажиглах юм бол энд альфа өнцөг үүсгэж үүсгэж учраас энэ хүү тэгш өнцөгт гурвалжны маань гифтнүүз нь M2G хүч болох нь за бидний N2 буюу реакцийн хүч маань өөрөө юу болох нь гэхээр энэ өнцөгтөө налж байгаа учраас налсан катет болно. Тэгвэл N2 хүч маань налсан катет юм байна. M2G гэдэг гүндийн хүч маань гифтнүүз юм байна гэж болох хэрэгтэй. За тэгвэл бид нэр тэгш өнцөгт гурвалжны налсан катет болон гифтнүүзийн хэмжээ мэдэгдэж байгаа тохиолдолд хэрхэн налсан катетыг олдог вэ гэвэл налсан катетыг олохдоо гурвалжны гифтнүүзийг өнцгийн косинус альфагаар үүсгэж өгдөг. За энэ хүү чанар маань ерөөсөө механикийн тэр тусмаа энэ динамикийн бодлогыг бодох байх хэрэг болж байна. За ингэж бодох гэсэн. Тэгэхээр бид нар энд одоо орлуулад бичих юм бол налсан катет гэдэг бол бидний N2 хүч. За гифтнүүзийг бид нар бүгдээрээ M2G хүч авсан. За тэгээ үүнийг өнцгийн косинус альфагаар өөрчилж өгөх нэ. За ингэ гэснээр бидний M2 мастай биеийг тулж байгаа N2 реакцийн хүчний хэмжээ гарна гэсэн үг. За энэ дэр бүгдээрээ бас л чиглэл авсан байгаа. За бид нар N2 реакцийн хүчийг дээшээ гэж чиглэсний нэмэх тэмдэгтэйгээр сэрэг чиглэлд байгаа хасах тэмдэгтэйгээр тооцож байгаа. Тэгэхээр шууд бодчих болно гэсэн үг. Орлуулаа бодох юм бол M2 масс маань 2 кг. Хүндийн хүчний хортгол G маань 10 м/сек квадрат. За бид нар косинус 30 градусыг тооцоонд хэрэглэх учраас косинус 30 дээр 2-ны язгууртаар 3 бөгөөд язгууртаар 3-ыг 1.7-оор бодгосон санамжтай ах. Энэ дээр орлуулж чадна гэсэн үг. За ингэ бодох юм бол 2 маань энэ хоёртойгоо дарагчих нь байна. Тэгэхээр ерөөсөө хариу маань 17 ньютон гэсэн хэмжээтэй гарах. 17 ньютон гэсэн хэмжээтэй. За тэгвэл бид нэр А хурдгалыг дараана л гэж. А хурдгалыг олохоос өмнө үрэлтийн хүчнийг мэдчих шаардлагатай. За энэ хөө бид үрэлтийн хүчийг зураг үлдээсэн. За үрэлтийн хүч маань энэ тухайн бие дээшийг А хурдгалтай гулсж байгаа бол үрэлт маань хөдөлгөөний эсрэг чиглэл үрэлт маань чиглэж байгаа гэсэн үг. За тэгвэл үүнийг хэрхэн яаж олдог вэ гэхээр бид нар үрэлтийн хүчийг олохдоо урын хүчийг үрэлтийн коэффициентээр үржиж өгдөг. Тэгэхээр бид нар саяны гаргасан 17 гэдэг тоогоо T-1.6-аар үржинэ гэсэн. За ингэ бодох юм бол 17 T-1.6-аар үржих юм бол 10.2 ньютон хүч гарах нэ. За дараа. За тухайн биеүүдийн хурдтгалыг олоо гэсэн. За энэ хоёр бие маань нэг хуцаар холбогдсон учраас ижил хурдтгалтайгаар хөдөлж юм гэсэн. За тэгэхээр Ньютоны 2 дугаар хуулийг бүгд мэдчих хэрэгтэй. За юу вэ гэхээр
бид үйлчилж байгаа хүчнүүдийн нийлбэр хүчээр энэ хоёр бие А хурдгалыг олж байгаа. Тэгэхээр нэгдүгээр мастай биеийг бид үйлчилж байгаа нийлбэр хүч бол M1 А-та тэнцэж явах хэрэгтэй гэсэн. За мөн хоёрдугаар бид үйлчилж байгаа M2 А гэдэг хүч ба хоёрдугаар бид үйлчилж байгаа нийлбэр хүч нэ гэсэн. Нэг бид нар дүнгийн хүч гэж нэрлэдэг. За тэгвэл нэгдүгээр бид ямар хэмжээний ямар хичнээн хүч байгаа юм бэ гэдгийг тооцохдоо зургаашаа харчихна. За бид нар А хурдгалтай нэгдүгээр бие А хурдгалтайгаар ингээд доошоо голсож байгаа. Доошоо ингээд явж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр бидний энэ хөдөлгөөний дагуу буюу доош чиглэлтэй хүчээ нэмэх тэмдэгтэйгээр эсрэг чиглэлтэй хүчээ хасах тэмдэгтэй байна. Тэр бидний хөдөлгөөний дагуу чиглэлтэй байгаа хүч маань ерөөсөө M1 чиглэлтэй хүч маань дагуу учраас нэмэх тэмдэгтэй. Үүнд утасны татах хүч маань хөдөлгөөний эсрэг чиглэж байгаа учраас хасах тэмдэгтэй. Хүчний гэсэн. За чиглэлийн тооцоо учраас вектор тэмдэглэгийг байна. За тэгвэл M2 мастай бид ямар хүчнүүд үйлчилж байгаа юм бэ гэхээр M2 мастай бие маань энэ налуугийн дээшээ голсож явж байгаа учраас ерөөсөө энэ дагуу байгаа налуугаас хурдгалын дагуу байгаа хүч маань ерөөсөө Т утасны татах хүч байна. Энэ нэмэх тэмдэгтэйгээр тооцож байна. Харин үүнд эсрэг чиглэж байгаа одоо энэний эсрэг чиглэж байгаа хүч маань энэ үрэлтийн хүч гэж таарч байна. Тэгвэл үрэлтийн хүчийг бүгдээрээ хасч өгнө. Энэ хоёрдугаар бие үйлчилж байгаа үрэлтийн хүч. Бид нар тэр үрэлтийн хүчийг 10.2-ыг олцсон байна. За ингэ бодох юм бол буруу. За хүүхдүүд энэ дээр нэг хүчийг дотоо орхичдаг. Энэ юу юм бэ гэхээр энэхүү налуудаар байгаа биеийн ерөөсөө энэ налуудаар байгаа биеийг унахыг ирмэлцэж байгаа хүч бол ерөөсөө M2G болон N2 гэдэг хүчний нийлбэр хүч маань энэхүү биеийг доош унахыг ирмэлцэж байгаа хүч байна. За тэгэхээр ерөөсөө энэ гурвалжны өнцгийн эсрэг кат болж таарч. Тэр бид нар өнцгийн эсрэг каттыг олохдоо гипнозыг өнцгийн синус альфаар үржиж өгдөг. Тэгэхээр бидний гипноз маань M2G болчихсон. Тэгэхээр M2G-г үрждэг нь синус альфа болох нэ гэсэн. Синус альфа. За тэгвэл одоо орлуулах юм бол эндээс ерөөсөө энэний чиглэл маань доош чиглэж байгаа учраас үрэлтч эсрэг M2G синус альфа гэдэг хүч маань эсрэг чиглэж байгаа гэсэн. Тэгэхээр хасч байна. За энэ хүү ичтгэлийг нэмээд аг олох юм бол за энэ хоёр устчих нь байна. Энийг нэмлээ гэж үзэх юм бол А хурдтгал маань за шууд биччихье. Биеүүдийн масс дор байна. Дээр эдгээрийг тооцсон нийлбэр хүч байна. Тэгвэл ямар хүчний улмаас энэ хоёр бие А хурдтгалыг олж авах юм бэ гэдгийг тооцохдоо за M1G бол нэмэх тэмдэгтэй. За энэ хоёр бол хасах тэмдэгтэй байгаа учраас эндээс ерөөс шууд хасаад өгчнө л гэсэн. Синус альфа байна л гэсэн. За эндээс аг орлуулаад тооцоо хийж бодох юм бол за 3-ыг үрждэг нь 10 хасдаг нь үрэлтийн хүч маань 10.2 байгаа. 10.2-оос хасдаг нь M2G синус альфаг тооцсон. За M2 мастай бие маань 2-ыг үрждэг нь 10, үрждэг нь синус 30 маань 2.1. Тэгээ энийг хуваадаг нь M1 бол M2 мастай бие нийлбэрийг хувааж. За 2 бие масс бол 3 дээр нэмэх нь 2 байна гэсэн. За ингээд тооцох юм бол А хурдтгал маань өөрөө А тэнцүү. За энэ хинтээ дарагдчих нь байна. Өсөө 100-ны 96 метр секунд квадрат гэсэн үг гарах нэ гэсэн. За тэгвэл дараа нь
бие хурдтгалыг олоо. 2 секунд үед хордыг олоо гэж. Бид нар шулуун замын хөдөлгөөн дээр биеийн хурдтгалыг олно гэдэг нь маань хордны өөрчлөлт бөгөөд энэхүү томьёо тодорхойлогддог. За эндээс бид нар хордыг олж бичих юм бол хорд гэдэг маань өөрөө анхны хордон дээр нэмэх нь хурдтгал болж байдаг. Жигд хурцах үед. За энд анхны хорд байхгүй учраас бинэлэн тэг байгаа учраас ерөөсөө хорд бол хурдтгалыг өөрчлөх нь хугацаа олж өгч. За ингэ бодох юм бол 196-ад үрждэг нь 2 буюу 392 м/сек гэсэн хариу гарах нэ.